Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуултны нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Сэлэнг аймгийн Мандал сумын засаг дарга Зүүн Хараа хотын захирагч асан Базрын Цэбэлд орж хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Аян замдаа сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. За одоо ч бараг цуслан болгонтэй хаврж байгаа хэрэг нутгаар ер нь саяхнаас жоохон бороороо тариалт эхлээд ерөөхдөө бол одоо тариалчд бүх тариалаа гараад байж байгаа. Аюу сайхан ажил хөдөлмөр өрнөсөн тийм л сайхан нутагтай манаас л юм. Ингээд би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асуун. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ өгнө дөө. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэе. За нэвтрүүлгийн эхэнд та манай үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа танилцуулаач. За намайг одоо Базрын Цэбэлд оржигдэг. Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат. Сэлэнг аймагт одоо 35-6 жил ажиллаж амьдарч хөдөлмөрлөж байгаа ийм л хүн. Эхнэр одоо 3 хүүхдийн хамт одоо 3 хүүхэд маань том болоод одоо ачцээ. Тэ болоод тэгээд өнөр хөтгөн болоод нэг хүн байсан тэгээд хантай болоод одоо 11 хүлээ болчихно. Өөр хүүхд таны жил өргөн бэр гэл. Гэр бүлийн хүнтэй нэг юу? Манай гэр бүлийн одоо нарны өртөө компани гэдэг одоо Сэлэнг аймгийн Мандал сумд байдаг компани өдөртөө зохион байгуулдаг. Тэгээд би болон төрийн ажлын сургаал тэгэл нарын ажлыг дааж явдаг л миний ань л да. Шимцүрэнгийн байгуулагч. Хүн болгонд хэлэх дуртай үг байдаг юм байл. Таны хувьд та ямар үг хэлэх дуртай байдэ? Тэг би бол заяа сайн санаа сайн бол заяа сайн гэж энийг л одоо их мөрдөж явдаг. Амьдралын төвшин ч гэсэн би ингээ хараад байхад бол сайн санаатай л явж ивэл бидний хувьд бол заяа аяндаа өөрөө ирдэг. Амьдралынхаа энэ одоо түүхэн үед бол бид энийг л үний юм байна гэдгийг л ойлгосорсон дээ. За насаар аль төрийн албанд зүтгэж яваа хүн байгаа. Ер нь ямар мэргэжтэй хүн юм та? Би бол одоо холбооны хүн. Тэгээ холбоонд бас ажиллаж байсан, бизнесийн салбарт ажиллаж байсан. Сүүлийн одоо 20 гаруй жил бол төрийн ажил хийж байна. Ер нь багтаа ямар мэргэжтэй болъё гэж бодож байсан Сэлэнгийн хүүхэд? Ер нь бол одоо нэг цаг засан тэ ариадуу засан тэ холбооны чиглэлээр л наавын талын мэргэжлийг эзэмшүүлж. Ер нь багтаа боддог байсан. Тий боддог байсан. Ер нь тэгэл юм засаал энэ холбооны чи өөрөө схем хөгөөлөхдөө толгой ажиллал эхэлдэг. Толгой ажиллал эхлүүл дараагийн уран бүтээл гараал ирдэг. Тийм л бодолтой байсан л дээ. Хэр стресс чинь ер. Стресс одоо нэг тийм стресстэй би. Тэгтээ богино. Өсөө идэх минус стресстэй за яг их үгэл гарч шийдэл хараал ирдэг. Таны үнэт зүйл юу вэ? Миний үнэт зүйл бол одоо гэр бүл найз нөхөд хамт олон тийм л зүйл маань миний үнэт зүйл. Ер нь хүний үнэт зүйл гэж нэг юм байгаа шүү дээ. Энэ ингээд насныхаа одоо юунаас онцлогоос болоод ингээд улиран солигдоод ингээд яваад идэг юм бол ер нь яад юм. Ер нь бол үнэт зүйл гэдэг нь гэр бүлээс гадна миний өөрийн амьдралын түүхтэй. Тэрнээс гадна миний ээж авийн түүх, миний дараагийн үеийн түүх төр чинь бол ерөөсөө энэ одоо Цэбэлд орж гэдэг хүн болон миний өмнөх хойтох үеийн одоо энэ миний үнэт зүйлэгч би боддог шүү дээ. Гэхдээ энэ чинь заавал гэр бүлээс найз нөхд хамт олонны хүрээлэл гэдэг чинь өөрөө бас их үнэтэй зүйл. Би ч өөрөө нэг юм багийн тоглолт, хамт олонны тоглолт, гэр бүлийн хамт олонны ийм уур амьсгалд их өс төрүүлсэн. Одоо ийм л хүн энэ бол миний үнэт зүйл гэж боддог. За дараад нь ажил хөдөлмөр. Тодорхой өдөрт галбан тушаал хашижсэн хүний хувьд ер нь хүнтэй анх уулзахдаа та хаанаас нэгж харддаг? Би яг ингээд нэг ховцсон муу энэ тэрэ би хөл гарын тэрэ нүд ярэмэр ихний нэг хэдэн минутын яриа бол за энэ бол яриад нийлэх байна, яриа нийлэхгүй байна. Болох юм байна, ингэж харьцах юм байна, тэгж харьцах юм байна гэж би дүгнэлтээ тэгээ харагддаг. Гадна байгаа төхөөрөө биш. Хэдэн минут яриад тэгжиж хүний байхгүй бол тэрний чинь хүний хувц сонор энэ илүү дутуу нэг харц марц гэхээр хамгийн гол хүний харьцаа. Тэгээ тэр хүнтэй харьцсан гэдэг чинь би өөрөө тэр хүн тохируулж одоо яриагаа
тааруулж ярьж штэ. Хүн танихтай хэрийн та. За намайг бол бас сайн хүн таньдаг, сайн удирдагч нар их төрүүлсэн. Би бол одоо миний тавьсан томилгоонууд одоо жишээлбэл Сэлэнг аймгийн Мандал сумд байгаа. 27 байгууллага 24 миний тавьсан. Тэрнээс хойш одоо 8 9 жил 10 жил 10 хэдэн жил хүртэл хийж байгаа. Миний томилгоонууд солигддог байж байгаа. Энэ бол сайн удирдагч нарыг олж чадсан байх тий. Тэгээ сайн нөхдүүдээ бас сонгож нөхөрсний үр дүн бас байдаг. Хүн танихтай бас илүү илүү л гэсэн үг. Илүү байх нь. Танд бусад хүмүүс ер нь юугаар ч татагддаг гэж боддог та. Нэгдүгээр хурдан сэтгэдэг. Шин санаа сэтэж чаддаг. Хоёрдугаар би алиа хошин марцсан нөгөө зантай. Тоглох дуртай нөгөө янз бүрийн байдлаар тэдний шоглон оржинтой. Тэгээд сэтэж чаддаг. Юм сэтгэхтэр хүн өөрөө өөрөлж ирээд эсвэл одоо энэ төслийг ингэвэл ингээд ихтэй л хүн хүрээлээд тавдаг. Энийгээрээ би илүү хүмүүс татах дуртай л гэж ойлгодог шүү дээ. Тэр зан чанар одоо үйлдэл чинь хүмүүс тань татагддаг баха. Гэр бүлийн хүнтэй яа танилцчихв та? Манай гэр бүлийн хүн чинь одоо энэ өвдөгний арын юу урт үстэй юм хтэй хэлсэн. Дээр үуч нэр тийм урт үстэй хүмүүс үндэ. Тэгэл араас нь тэгэл явцсан. Тэгэл яаж игэл. Юу нүсэнд нь болчих юм. Ой нөрөч гоё хөөх харагдсан л та. Гоё хөөх харагдсан нэ. Их залуугаараа бид нар сосоо одоо 37 8 жил хэлж байна. Одоо ер нь эмэгтэй хүмүүстэй гэж үсээ ургуулга болжээ. Дараад нь охин маань бас нэлийн одоо том охин маань тийм үс ургуулсан. Тэгээд л хөрхийн нэг өдөр л үсээ ингээл одоо хүмүүлгийн сургууль сурж байхдаа нэг үсээ угаана өдөр болгон зовно. Тэгээ би нөхөртэй болтлоо чи үсээ тарихгүй шул гэсэн. Тэг өдөр нөхөртэй болоод бигээд үсээ тайрсан. Тэгэл юу чилж чаддгүй юм блэ. Хүн загнаа магна гэх том яриалсан. Тэгэл охиноос гэж. Танай гэр бүлийн хүнтэйгээд хизээ үсээ тайрч юм. Тэгэл бодлого надад суусан тарал. Тэр болцлыг л охиндоо тавьдсан. Та тайрч юм шүү. Үгүй. Тэр чинь хайр ус гоё үнэхээр гоё харагдав. Тэг болдгсон бол одоо хүртэл тэр чи хэцүү юм блэ эмхтэн ингээл угаах мугаахны тэрийг л авч явахаас гэлээ. Өө болох одоо тэр хамгийн сайхан мэдрэмж нь юу ийдیں۔ Ер нь сонин яддаг штэ. Их сонин мэдрэмж төрдөг юм бэл. Ингээд би үржиж जैन те. Нэг байсан бол хантай болоод хоёр болоод тэгээд дахиад нэг хүүхдээс мань хүүхд гараад тэгэхээр ингээд тэгээ тэрнийг ингээд хүүхдээсээ илүү санах нэгс тэгээд утас муцаар одоо заримдаа чи энд ажиллачаал тав дахь талчаал байгаа шүү дээ зугаараа руугаа. Тэгтэл тэр зургаар алуу тэр хүүхд харуулна тэргээд бүр нөгөө хүүхдүүдээсээ илүү баг. Тэгээд эн чин одоо ач гэхтэл одоо 2 зээхтэл 3 тэгэл хөргөн бэр өдөр нийлсэр бол нөгөө ханц цэбэлд орчиж 11 одоо гэр бүлийн гишүүнтэй болчихж байгаа байхгүй. Гүрэг тийм зүйл харагдаад байна шүү. Одоо аав ээжигээ бид нар ч одоо ингэж харахаар биднээс илүү бидний хүүхдийг хайрлаад байгаа юм шиг. Гэхдээ ингээд нэг талаараа харахаар бахархмаар ч юм шиг нөгөө талаараа бас нэг тийм хөргөн цагаан хатаархал яваад байгаа байхгүй. Өнөөдөр өглөө хөтөл би хүүгээ загнасан. Дунд өөр өдөр манай бэрийн талын аавынх нөхшөө гарт хийж байгаа юм байна. Нөгөө мен амир консерватор гэдэг. Тэгтэл миний хамгийн баг ачиг авч яваагүй гэл чи яах тэр томыг авч явж багыг авч явдаг. Ингээл өглөө хүүтгээ хэрвлийгээл эхэлж байгаа. Энд ч л нөгөө ингээд юм байгаад байгаа байхгүй. Танд дургу хүмүүс сэлэнгэд хэрэг байдаг бол мэдгүй шүү дээ. Одоо тэр тухайн үедээ би за энэ надад уурлчлаа гэж би сон дотроо бодвол тэгээд би мартаал авчин тэр хүн би тэгээ сүлд нь юу ч болоогүй юм шиг уулзах тэр нэг жоохон гайхсагээл тэгэл гайхт нэг тийм одоо ус сансан мансан инээ тэр би юм үзээчгүй. Гэхдээ хүний тэр цаад бодлыг яаж мэдвэдэг вэ? Гэхдээ ямар ч үс айл болохоор хүнтэй муудахгүй айл болохоор хүн тусуулъя сэтгэлээрээ харьцаа яри сайхан хүнтэй нөхөрлж явах шиг сайхан байхгүй шүү дээ. Ажил төрлийн маргаан бол тэрийгээ сайхан би сайруулаад инээлгээл зичдэг. Ер нь энэ улс төр гэж ер нь юу юм бэ? Энэ улс орныг өвтэй найртай авч явах бүлэгэл хамт олон тэ зөв удирдах зөв явах улс төрч болох
улс төрийн тоглоом гэж бас байгаа. Энэ олон юмнуудыг их зөв талаас нь зохион байгуулж хэлж ярьж чаддаг, хийж чаддаг. Одоо хэлсэн үгэндээ эзэн болсон хүмүүсийг л улс төрч гэж ойлгодог шүү дээ. Хараад таны одоо бүр төвчдүү зүйл юу вэ? Худлаа ирсэн үндэл би дургу дээ. Хулгайч хоёрт. Ясны дургу. Өдөж одоо Монгол тэр зүйлд дургу байх болов тийм ээ. Тий. Та ер нь өөрийгөө юунд зориулагдсан хүн гэж боддог вэ? Ингэж бодож ирсэн үү? Бодож ирсэн. Тий. Би нэгдүгээр сайн эцэг бай. Тий. Сайн гэр бүлийн хүн бай. Гишүүн бай. Тий. Өөрийн ухамсараа нэгдүгээр ойлгоё гэж. Ухамсараараа одоо өөр хүүхдэд нэр бүтэн тийм үе бай гэж нэгдүгээр их боддог. Хоёрдугаарт миний одоо бүр үндсэн ганц одоо зарчим бол том юм бүтээе, ажил бүтээ, хийж бүтээ. Миний бүх хийсэн болгоно энэ төмний төлөө хийсэн. Тэгээ одоо дахиад нэг том зорилго бол улс орны ганц том үйлдвэрийг босгочоод одоос нүдэн хад Гомдох юм байна. гомдхалга. Энэ бол би хийж бүтээснээс илүү л хийх гэж л одоо бас зорддог юм л дээ. Хүн өөрийгөө олох гэж нэг зүйл байдаг юм шүү дээ. Одоо өдийн насны хүнээс би асууж байна. Одоо залуу хүнээс асуул өөрөө хизээ олсон байвал бас нэг өрөөсгөл баг тийм ээ. Ер нь хүн өөрөө хизээ олд юм бол Яг төлөвшөөд ирэх дээр л болд юм билээ. Залуу байхдаа бол одоо их зэхийн хайр тий бас бушуун том болол одоо мөрөөдөл тэгэл яг ингээл төлөвшөөл 30 гараад ирэх дээр л би өөрөө юунд зориулагдсан бэ гэх тий гэрүүл дараад нь өөрийнхөө ажил хөдөлмөр тэр маань одоо хүн тусалаас итгэл үнэмшил бүх юмдад 30 гараад ирэх дээр хаан айгуу суудаг юм бэл. Тэгэл одоо дахиад ингээл 50 гаруй наснаас ирээл 30 та юу айгүй их юм санагдал. Энэ тэгтэл яг миний тэр үед л миний өөрийгөө олсон үйл гэж би ойлгоод байгаа шүү дээ. Амжилт гэдэг зүйл юу юм бэ? Ерөөсөө амжилт бол юу хийсэн ажлаа эргээд нэг хардаг. Одоо би Монгол Улсын хэмжээний 3 дахь усан байсан. Тэ Монголын 2 дахь богонд юу зам доогоордог нөхөн гарцсан тэргээл их олон бүтээлүүд хийсэн. Энэ бүтээлүүдээ эргээл хичнээн иргэн гэл өдөр богооноос нөгөө доогуур дээгүүр шурахгүй ингээл явж байгаа нь миний одоо өстө бүтээл юм да би амжилттай хийж эднийхээ төлөө хийж чадсан да гэдэг нь миний амжилт болов гэж би боддог шүү дээ. Өөрийгөө ер нь хэр амжилттай яваа гэж боддог, үнэлдэг өөрийгөө. Би одоо маш амжилттай яваа гэж бодож байгаа. Яагаад гэвэл би шантарч үзэх нэг юм бариул хизээч би цаана гарна. Энэ бол миний одоо том. Хоёрдугаар барьсан юм маань хүнд хүржээвэл бүр амжилт. За гуравдугаарт одоо ихтэл би дархан арьсэр ноос ноолрын зохицолборын зөвлөх хийж байгаа. Энэ Монголын одоо үнэхээр хэрэглэгдэж чадахгүй 500 төгрөгч өрөхгүй арьсыг тэнд боловсруулад 10 сая арьс боловсруулах үйлдвэр. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн артал хийж байгаа шүү дээ. Тэгтэл тэнд 7000 ажлын байр нэмэгдэнэ. Ноос жилд 10 сая арьс боловсруулах 8 том үйлдвэр. Нэг үүдүнх 6000 квадрат 8 том үйлдвэр. Ноосны 50% боловсруулна. Тэгээд манай энээр дархан арьс зохицолборын арьсаа бүгд Итали руу гарах бүр гэрээ хийгээд борлуулалтын сүлжээгээ нээгээд одоо үйлдвэрүүд бол 20-30% явж байгаа. Барилгууд нэгэлцсэн, дулааны шугам нэгэлцсэн. Цахилгаан тавигдсан. 10,000 хүнтэй хот байгууллагад 3,000 айл орон сууц энэний зөвлөх хийж байгаа гэдэг миний бас одоо ажлын одоо онцлог юм байдал байна. Арьс нөхий энэ малын гаралтай дүүх үедийг боловсруулж бүтээгдэхүүн хийх үүн дээр боломж байгаа юм шиг л харагддаг юм. Жишээ нь тэр нэг бичлэг явж байсан юм а хоньны нэхийг боловсруулад ийм суудлын суудал дээр тавьдаг юм болсон. Тэр нь 100 хэдэн доллар ч гэлээ. Тэгээ зарагддаг. Ингээд тэр монголчууд тэр дэлгүүрт нь очсон ингээд үзчихсэн. Их гоё илдээд их гоё хийцэн. Тэгсэн манай нөгөө хоньны нэх юм аа бохны ч үн одоо хүрхгүй энэ хогд хаягдаал явж идэг гэсэн. Ер нь тэгээд хийлээ гэж бодъё. За зах зээл нэр юм бол. Зах зээл Итали руу жилд 10 сая гэрээ хийгдсэн. Бид нар чинь 40 гаруй борлуулалтын сүлжээ хөөцөлдөж 4 үйлдвэртэй гэрээ хийгээд тэд нар одоо ганцхан хоёрхан шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт малаа эрүүлжүүлээ.
Тэр хоёрдугаар орж байгаа юм технологи дээр анхаар. Эсвэл арьс ирлээ борлуулалтын дээр технологи. Тэрнээс үүш зүгээр одоо бид нар арьс борлуулалт явуулдаг ш. Тэр чинь технологи нь өөрөө маш нарийн байж тэдний зэнд юу шаардлаганд хүрэхийн тулд тэд нар өөрсдөө одоо мэрэгчнээр хангах манай хүмүүсийг сургаж өг. Одоо ийм шатантай явж байгаа байхгүй юу? Таны ер нь хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Төлөвлөж чадна. Төлөвлөөд тэгээд төлөвлөснөө хүнд ойлгуулж чадна. Ойлгуулснаа төслийг амжилт болгож чадна. Энэ бол хамгийн сайн. Одоо мөнгө өсгөх чадна гэсэн үг. Яаж сайн төлөвлөх вэ? Санаа ихлэ гаргана. За. Тэгээд нөгөө би холбооч юм шүү дээ. Тэ? Схем үүдэг. Одоо аредоны схем бол за энд яад байна. Энд одоо эсрүүцэл тавина гэдэг тэр шиг эхлээд төлөвлөнө. Төлөвлөснөө олон талаас нь харна. За төлөвлөсний дараа нөгөөдхөө төсөл болгоно. Төслөө одоо сайхан хүн танилцуулна. Маш сайн ойлгуулна. Тэгээ хөнгөө усгана. Тэгээд одоо дараагийн шатанд орно. Тэгэхдээ ажил хөнгөлөх аргыг бас хажуугаар нь дэд материал хэмнэхээс гадна ажлын хөнгөлөх ажил нь материал хэмнэл чанаргүй болно шүү дээ. Санаа их чухал юм байна. Тэр санаа ерөөсөө хүн болгоно л одоо бодож сэтгэж явж байгаа юм шүү дээ. Хүний санаа тэгтээ ганцаар биш шүү дээ. Бас олонний санааг олонд ингээд цацаад илүү ямар санаа вэ, чамд ямар санаа ингэж яагаад хийсэн бүтээл бол маш сайн бүтээл гардаг. Олон одоо миний хийсэн бүтээлүүд бий. Одоо юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна та? Дахиад энэ төслийг цаашаа өшөөж шилүүл одоо би сүүлийн үед энэ төрийн орон сууц корпорацид ажиллалаа шүү дээ. Тэгэхэд гэр хорооллыг одоо хүлээсээр байгаа энэ хизээ дулаан шугам мэрхий, хизээ бохрын шугам мэрхий хүлээхгүйгээр өөрийн гэсэн дэд үтцтэй, өөрийн гэсэн хөөрхөн 200 300-аар нь хийж байгаа энэ төслүүд цаавал хотоос нь ингэж биш, хотын гаднаас нь ингэж орон сууцуулж тэгэхэд тэнд ерөөсөө нийгмийн дэд үтцүүд нь байдаг. Нөгөө сургууль цэцэрлэгүүд нь байждаг. Ус нь байждаг, тог нь байждаг. Хоёр хэл юм байхгүй. Бохор юу байхгүй, дулаан. Энийг л шийдлийг олохын тулд сая хэдэн жил ажиллаа. Айгуу сайн шийдвүүд болсон. Монголын олон инженерүүдтэй хамт одоо сервис центр төрийн орон сууц корпорацийн ашиглал үйлчлэхний төв өссөн одоо тийм төслүүд дээр санаа өгч тэр төслүүдийг сайн судалж тэгээд цаашаа бол шинэ технологи болгоныг судалж сурах хүсэл их байдаг. Тэгэл тэр ч одоо ингээд айл болгон лөө нөгөө нэг цэвэр бохор дулаан мулааны ингээд татлаа та нөгөө айлууд нь байхгүй газарт орохор бол баага нөгөө татцсан юмнууд яах вэ? Үгүй тэрийг бол бас штэ заавал айл болгон татах тэр зардлах гараад байгаа штэ. Тэрийг татахгүйгээр өөр тэр орчинд нь 2-3 давхар орон сууц барья л та. 1 жилийн дотор л байна шүү дээ. 9 давхар байшин барихад дээр нь одоо хүн ажиллаа гэж тооцъё. 25-аас илүү хүн ажиллахгүй шүү дээ. Тэгэхэд тэр 9 давхрыг 3 таслаад 3 байшин болгоод 3 давхар болгоод энэ байшин дээр 20, энэ байшин дээр 20, энэ байшин 1 жилийн дотор, нэгдүгээр сарын дотор босвол ингэ яваад. Тэгээд сүүлд нь энэ 20 жил 30 жилийн дараа гэр хороолол. Сүүлд нь тэр өндөр байшин барих нь тэр 3 давхар байшингаа бариад өндөр болгоод тэр айлуудаа оруулаад тэгтэр бид нар утаагүй болно гэсэн үг шин. Ийм юм л одоо манай монголчууд хийх хэрэгтэй. Миний хувьд бол манай барилгын салбарт маш хэмжээний одоо зах зээл байж байна. Юу вэ? Ажил байна. Энэ гэр хорооллыг. Барилгын салбарынхан бол одоо ийшээ зөрөгтэй дайрах хэрэгтэй. Засгийн газар бол барилгын салбарынханд энэ утаагүй болох юмыг шууд өгч хэрэгтэй байхгүй. Бид нар өөрсдөө мөнгө осгож чадна. Бид нар өөрсдөө шинэ технологи гаргаж чадна. Тэр айлчи өөрөө байранд орчлоо. Газраа өглөө байранд орлоо. Сүүлд нь бидэрт ямар ашиглалтгүй вэ? Эсгэн айлын газрыг нэгтгэхэд нэг байшинд оруулчихсан шүү дээ. Сүүлд нь тэр ашиг нь газар. Алт ямар ч алдагдaltaгүй юм шүү дээ. Таны бахархал юу вэ? Надад бахархах зүйл их олон бий. Жишээлбэл мандалсан бол Монгол улсад хэзээ сумд байхгүй бүтээлүүд бий. Мэргэжлийн урлагийн мөнгө араач чуулга гэж бий. Спортын ордон гэж Монголын 3 дахь усан байсан байдаг.
Хүүхдийн ордон гэж бас хизээс сумд байдгүй. Ийм хүүхдийн ордон би коллеж сулсаас нэг төгрөг аваагүй 500 гаруй хүүхд сурдаг тийм. Дэжгэн коллеж бас би ийм одоо бүтээлүүд эдрийг бол барьж байгаа л одоо сулсаас төсөвт бол улсын төсөвт юм суугаагүй. Зүгээр аймаг сум иргэдийн тусалцаагаар барьсан. Энийг барьж байгаа бол тусалцаа үзүүлсэн олон сайхан хүмүүс бэлдээ. Манай аймгийн даргуулсан Эрдэнэт манай аймгийн гиш урлаг их хурлын гишүүн баяр зүйн төр бол айгүй сайн тусалж ирсэн чинсдэгдээс бас баяртай байдаг. Улсын төсөөс мөнгө аваагүй хийнх төр бас гайхаж байгаа тийм. Тэгэхээр 2.1 тэрбум үнэтэй мэрэгжлийн урлагийн мөнгө хараач болгох одоо би жишээр. Тэрийг бол би хэдээр ирсэн гэж үзэж байна та тийм. 2.1 тэрбум үнэтэй. Одоо та хэмжсэн л гэж байгаа юм тийм ээ. 750 сая барьсан. Та бол түрүүн 50% хэмнэлээ гэж ярьлаа шүү дээ. Тэгвэл бүр тэрнээс ингэж байгаа байхгүй. Тэрбум орчин бол тэгэхэд 750 сая төгрөгөөр бол 500-ны суудалтай хөгжмийн пүүлттэй үндэсний хөгжмтэй үлээвэр баг составтай амьд нөгөө цахилгаан амьд хөгжмтэй даргийнх нь ширээтэй бүжгийнх нь палагтай бүжигчдийнх нь палаг гэж байдаг юм тийм гэдэг гэх мэтлэнгээр барьж ашиглалтанд оруулж ирсэн. Спорт ордон бол 1.9 тэрбум үнэтэй зүгээр заалын зураг ирсэн. Тэгээ би нэг талын ханыг ашиглаад усан мэсийг барьмаар санагдав. Тэгээ 1.9 тэрбум дээр Монголын стандарт усан мэс 25 м 5-6 замтай ийм стандарт усан мэсийг нэмлэхэд энэ чинь нийлээд 1.9 дээр дахиад 1 тэрбум ч юм уу 1-2 тэрбум ч нэмэгдэх байх. Би ерөөсөө 950 саяд 300-ны судалтай заалын 25 м 6 замтай усан мэсийг тэгээд боксинг рингтэй бүхийн татамтай сакс волейболын шийд хэрэгсэлтэй ингээд 950 сая төгрөг багтааж ирсэн. Энэ бол бас том бүтээлүүдийн нэг. Мөн одоо бас тэр коллеж гэж барьсан. Бас хуучин тамгын газрын байраа шин тамгын газар бас бариад бас улсаас мөнгө төгрөг тавигдаагүй. Шин тамгын газар бариад тэр хуучин тамгын газар дээр хажуу талд байсан балгасуулсан байшин авч одоо 560 хүүхдэд 10 жил болж байгаа. Дэжгэн коллеж гэдэг маш сайн сургууль барьж ашиглалтанд оруулсан. Тэг гих мэтлэн бүтээлүүд маань миний одоо бахархал юм та. Энэ их зүйлүүд ч одоо нэг аймгийн сумд бол одоо арай л агтцсан зүйл биш үү? Тэгээд одоо аймгийн хөгжим драмын театрууд гэж сонсч ирсэн болохоос сумын чуулган муулах гэж анхудаа л танаас сонслоо. Энэ мэрэгжлийн урлын чуулгууд 11-т гिचэлтэй олон улсын уралдаан тэмцээнд бид нар маш амжилттай оролцдог. Маш сайн хамт олонд уран бүтээлчтэй юм. Саяхан одоо өнгөрсөн жил бид нар бас мэрэгжлийн урлагийн 5-6хан байхгүй дуужгийн чуулга байдаг шүү дээ. Говь сүмбэрийн чуулга, тэгээд гувалтай чуулга, сэлэнгийн дэлгөө чуулга гэдэг уралдаанд бол манай бас тэргүүн байранд орж илсэн. Сайн уран бүтээлч төрдөг. Тэгээ хүн өөрөө мандал сум зуураа очиж 28,000 үнэтэй. Энийг түшээ заавал тэр юм байх ёстой. Том юм байх ёстой. Тэгэхээр өнөөдөр Сэлэн аймагт л 2 сайхан чуулгатай. Хоорондоо уран бүтээлээ өрсөлдөн, ажил хөдөлмөрөөр өрсөлдөн. Тэр чинь өрсөлдөд ирвэл бүтээл гараад байна шүү дээ. Намайг хий яах вэ? Би аймагтаа ганцаараа гэвэл тэгээд бас хэцүү. Тэгээ яах вэ? Тэгээ энэ хоорондоо өрсөлдсөн сайн бүтээлүүд нь улс оронд өрсөлдөн, дэлхийн нийтэд өрсөлдөн. Ингэхээр одоо цаашдаа яваад. Манай тэр мэдрийн байгуулсан тэр коллеж хөдөөчгөн гадаад харилцаагаараа бас нэлээд олон гадаад харилцааны бич нэг солонгосын хүнд тэрхэн бас авсан шүү дээ. Тэрнийхээ шугамар солонгосуудтай нэлээд холбож өгсөн. Бас урагшаа хошоо бүх холбоосыг хийж өгсөн. Олон төсөл бүр манай тэр сургууль дээр явагддаг.
Улсаас мөнгө авах болсон дөө. 18 км зам цементэн зам хийсэн. Энэ 18 км зам нь өөрөө нэг Солонгос мэргэжилтнэр эхлээд заалгаж үтсэн. Их өндөр шаардлагатай байсан. Нэг ядад мэргэжилтэн авчиж заалгаж үтсэн. За тэр хоёрын дундаас Монгол технологи гаргасан. Одоо зам тээврийг бол цэбэл зам гэж ярьдаг. Одоо зам тээврийн одоо олон мэргэжилтэнгүүд. Энийг бол одоо манай Фортуна Батбаяр одоо Орлын даргаас инкол дарга дээр очиж үзэж байна. За аргагүй цэбэл технологи юм да гэж. Тэгээд тэр зам бол улсын төсөвт 320 сая төгрөг байсан 1 км. 18 сантын зузаан. Тэгээд дээшээ уналттай 15 болдог. Ус утгагүй. Энэ замыг километрийн би 70 саяараа хөрөхгүй л байсан. Тэгэхэд тэр мөнгийг хинээс усангүй бүх хэрэгтээс усгаж чадсан. Манай Зуарыг 9900 төр төсвийн байгууллага төмөр зам байгууллага ажилтна. Тэднийхээ 3 өдрийн цалин сар болгоно л. Тэгээ малчт нь малаа өгөөл, тариаланчт нь тариагаа өгөөл. Тэгэл одоо төсөв янз бүрийн хэмнэлтүүд гаргаад байгууллагууд жанд өгөөл. Өрх болгон одоо 5-аас 10 мянга 20 мянга борцгоо хийж ирээл хөгжчүүч энэ зам хийж байгаа бид нарт. Их мэдлэнгэр энэ бол одоо бас миний түүхэн ажлуудын нэг л дээ. Мандал сумын хөгжлийн тэр миний ажил. Би бол яг хаа сайн энэ зүйлүүдийг сайн мэдхүүл тэ сайн сонсож байгаагүй. Даммал нэг ганц нэг удаа сонсч ирсэн. Солонгост олон жилийн өмнө тэр эдийн засгийн айхтар хүндэрсэн үед бүх иргэд нь 3 гарт чихэнтэй байгаа үнэтэй сайтай бүхэл юм тайлж өгөөл эдийн засгийн аврахын төлөөгөл одоо хоёр гүйцэтгэлээр ард түмэнд гэж нэгдэж ийсэн юм лээ. Тэгээ тэрийг бол сонсчод би гайхаж байсан. Монгол бас ийм зүйл байдаг юм байна. Тэгэж гоё нийлүүлэхэд одоо ямар одоо ур чадвар авиас одоо зээл гарах юм бол энэ ч одоо нэг хэлсэнд зээлж байгаа. Тий байж. Тэг бас зэлтэл гэдэг юм л да. Хамгийн гол нь хүнд нөгөө төслөө эхлээд зохионо. За тэгээд ерөнхийдөө бол одоо аймаг сумын хөгжлийг яаж тодорхойлох вэ? Эхлээд одоо аймгийн даргач бай, сумын даргач бай одоо төр яаж хүн бүх хийх ажлыг чагсаах хэрэгтэй. Одоо хүн хүссэн болгоныг иргэдийнхээ за юу хийх бэ? Одоо тэгж байгаач намын мөрөө хөтөлбөр дардаг, тэгж байгаа л засгийн мөрөө хөтөлбөрч гардаг. Тэгэхээр бүх ажлыг чагсаагаад мөнгөгөөр юу хийх вэ гэдгийг эхлэж асна. Тэр нь бол нөгөө хог шороогоо цэвэрлэх, айл орчныг цэвэрлэх, модод тарих. Энэ ажил чинь мөнгөгүй. Байгууллагын тэдэн мод тарих гэдэг төрөөс мөнгө гарахгүй зү. Дараад нь сумынхаа жижиг мөнгөөр юу хийх вэ? Иргэдийгээ хөдөлгөж болсон мөнгөөр юу хийх вэ гэж гаргаж ирнэ хоёр дахь. За тэгээ аймгийн төсвөр юу хэлэх юм тэгээд их хурлын засгийн төсвөр юу хэлэх вэ? Ингээ гаргаад ирсэн багт хүний ажил тодорхой болчихно. Их хурлын гишүүнд нэмүү засгийн газарт нeenийгээ тавиад тавтаад байна шүү дээ. Аймгийнхт нeenийгээ тавтаад. Тэгээд ингээд тавтаад. Ингэж л одоо өнөдгөр юм төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр баггүй мөнгө юм л да. Таны саний ярьсан энэ бүтээн байгуулалтын зүйлүүдийг энэ тийм амархан босч гин үү? Тэгээд сэтгэл сум шүү дээ. Аймаг бол яг би ойлгож байгаа. Гэхдээ энэ ч мөнгө бас уран бий. Тэг юм ойлгох чухал бай. Хамгийн гол нь ойлгох. Жишээлбэл хойд одоо сангийн сайд Баяр Цогт. Манай одоо аймгийн дараа одоо их хурлын гишүүн Эрдэнэт эдгээр бол ирээд үнэхээр гайхажсэн. 2008 онд ч тийм. Дэлхийн ямарсан байж яхад ганцхан бүтээн байгуулж байгаа газар энэ одоо тэр Баяр Цогтын алдартай үгүй. Тий. Тэр бол Сэлэн аймгийн мандалсан бол одоо үнэхээр одоо бүтээн байгуулалт ориглын их дэлхийн ямарч яхад энэ бүтээн байгуулж байгаа газар гэдэг. Аймгийн дарга маань их тусалж ирсэн. Гоё одоо Эрдэнэ одоо Монгол Улсын 29 дэх сайд Эрдэнэт. Таныг яг энэ цаг мөчид нэг хүнд зориулан баярлаа гэж хэлээч гэвэл та хэнийг сонгох вэ? Би одоо яг нэг хүнд хэлмээргүй. Ягаад гэвэл энэ дэлхийн ямарсан коронавиг үед энэ мятыханд энэ онцгой байдлыханд энэ эрүүл мэндийн салбарыханд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр. Хэлэл доо тэгвэл. За нэг сайхан хэлчихээ баярлаа. За үнэхээр одоо баярлж байна.
бид нар диван шиг амьдарч штэ. Өөр дэлхийн тэр том бидний шүтдэг байсан том гүрнүүд яаж байна? Амар байгаа байхгүй. Тэгтэл бид нар өнөөдөр үнэхээр диван шиг байна. Нөгөөдөл ч гэсэн хэлж штт гадныхаа диван байна гэх. Тий. Одоо тэгтэл бид нар бол үнэхээр энэ зохион байгуулалт хийж байгаа энэ монголчууд ийм үедээ хүчтэй нэгдэлтэй байдаг. Үнэхээр гоё юм. Одоо сая би маска машинаас буугаад орж ирчээд яг лифт рүү ороход маска зүгөөч. Би уучлаарай л гэсэн мартцсан байхгүй тэр орнд. Тэгтэл ийм шаардлага чинь монголчууд нэгдэж чадчих энэ бол үнэхээр сайн. Энэ бүх зүйлд одоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж төр засаг тэр онцгой байдал тэр мятын залуучууд хөрх юм ирээл карантинд ороод яваад ирээл карантинд ороод тий тэд нар манд үнэхээр бахархмаар байгаа байхгүй эрүүл мэндийн хэд мач гэсэн одоо энэ авилгал хэл ахуул гэж нэг айхтар асуудал байна. Энэ юу нь яавал багасах байх гэж та боддгоо ухамсар ерөөсөл хүний тэр өгж байгаа авж байгаа хүний юу? Тий, ерөөсөл энэ ухамсар дэглэж байгаа ажиллаж өгөх хэрэгтэй. Тэрнээс биш одоо мөдрийн албаа гэж амуулаад байгаа. Ухамсартай л хүн энэ авилга хэл ахуулыг хүн одоо яаж игээд би энэ хүний хүссэн юмыг нөгөөднүүдээр харахгүй би энэ иргэн хүсэж дээ гэдгийг бүтээж өгөх л өөр ухамсар суусан бол энэ авилга хэл ахуул байхгүй. Одоо 1000 хувь дүрэн гараад тэр биш байхгүй. Сайн суулга хүүхдээ ч гэсэн одоо багаас тэгс суулгасан цагт бол энэ авилга хийлээ. Одоо бидний нэг үг хэлэхэд одоо бидний дунд байх юм шүү дээ. Нэг ажил бүтээх гээд ингээд тэгэл одоо нэгэндээ ингээд хэлэхээр бүтэхгүй маа та яах юм нүгэлт хэл бүтээх гэж хэлгэж дээ. Тэр жил тэгэл ерөөсө бидний энэ сэтгхүйд бүр суудсан тийм чинь ухамсар яг энэ асуудалтай тэмцэхэд бүхэл бүтэн газар байна. Соён гэгэрүүлэх ажлыг одоо ялах шиг харагдах юм шиг. Одоо бидний үе өнгөртөл тэр дороос нь бүр ухамсарт нь суулгаж хэрэгтэй хүүхдүүд. Та азтай хүн үү? Маш их азтай. За хүн болгон л өөрийгөө азтай гэх баг. Яагаад? Нэгэн цагт энэ 28,000 хүндийн төлөө ажиллаж амьдарч тэрэндээ хүний алга дээшээ харуулж хийж үтээсэн нөгөө нөхдүүдтэйгээ сумтайгаа тэгээд нутгийн иргэдтэйгээ бүтээснээ эргэж хараад хөөрч өнгөрөөд байх миний барацтай. Тэгээд эрүүл сарвал өр хүүхэд маань ханийчл маань Монгол улс маань ингээд хөгжнөө шал өөр бол тэгээд яцтай энэ үедээ амьдарч байгаа даа ч бас азтай гэж. Бидний энэ амьдарч байгаа нийгэмд болох уу бүтэхгүй асуудал зөндөө баг тийм ээ. Бид яг юунаас эхлэх ёстой? Иргэн эхлээд. Иргэн баян бол ус баян гэж. Иргэн тэр дээрээсээ мөнгө шээ. Доороос иргэнийг яаж игээл ногоогоо тарь. Малаа мах хэрэгтэй. Заашгүй мах хэрэгтэй. Сүү хэрэгтэй. Ногоо хэрэгтэй. Дахиад шууны мах хэрэгтэй. Тэгээд төмс тэр ногоо тарилаа төмсийг босруулдаг улсууд доороос бити дээрээс. Энэ ч л одоо ерөөс хөгжил. Иргэн баян бол ус баян. Иргэн баян сум баян бол аймаг баян. Аймаг баян бол ус баян. Эдийн засгийн нэг жоохон хөвлөрүүд хийх хэрэгтэй. Улс орнуудын хөгжлийн одоо хөгжилтэй байна, хөгжилгүй байна гэдг нь яг юугаар нараад байгаа юм? Байшин барилгаар биш байхгүй. Иргэн төрөвчөндөө мөнгөтэй ажилтаа. Том үйлдвэрүүд биш ээ. Газар гэдэг юм чи өөрөө бүх юм биш. Мал идсэн чи өвснө байждаг газар дээр. Тэр мал гიშгэл явжлаа. Ногоо тарьжлаа. Энэ түүхийдүүд байна. Баян энэ улуурхагаас илүү. Эдрийг бүгдийг босруулаад явуулаад бид дэлхийн нийт зах зээл гэж жинхэнэ экологи юм Монгол улсад л шүү дээ. Иргэнтэй газартай зурлж чадвал манай хөгжил бол нөхдүүдээс илүү. Та шүүмжлэгч хүн үү? Шүүмжлэлд өртдөг хүн үү? Би нэг шүүмжилдэггүй. Тэг хүмүүлэх ялангуяа тийм чаддаггүй. Муулах шүүмжлэх хоёр ч ондоо шүү дээ. Бас тийм зарим улсууд чинь шүүмжлэн муулах дандаа тэгчихэд ингээл тэг чинь одоо мөөлж ийн гэсэн үг.
шөмжил өртөрдөг. Энэ би бол надад их ойр дотны улсууд шөмжилдэг байх л гэж ойлгодог шүү дээ. Хэр үлээж алдаа дут. Гэхдээ өрөвлцөөд идэггүй. Тэгээ чагнаж байгаа жоохон орилж шахруул би гараал явчихдаг. Тэгтээ сүулт нь бодоод тэр хүний зүв байна, энэ хүний зүв байна. Ажил төрлийн шөмжил байна. Янз бүрийн одоо хэрүүл уруулын шөмжил би гараал явчихдаг. Хэрүүл ажил төрлийн шөмжил бол за би юун дээр алдчих юу яаж юу энэ хүн юу гээд байгаа юм бол гэдэг дараа нь бодож тунгааж үзсэн. За тэгвэл сэлэнгэд болохгүй байгаа юу вэ? Хоёул шөмжлээ. Хамгийн наацхан Сэлэн аймаг маань Монгол улсын ардын услын үлгийн нутаг. Тэ. Алтан булгийн хилээр орж ирэхэд олигтойхон жорлон байна уу тэ. Алтан булгийн хилээр орж ирэхэд одоо 90 гэдэг шиг 90 ч ямар болсон бэлээ тэ. Ям манахаас толгоон дээр ачим байсан шүү дээ. Тэгтэл хилээр орж ирэх нөхцөлд манай улс орны нүүр цай гадны дотчоч төлөөлөгч. Тэгтэл олигтойхон нэг сайхан буудал байна уу? Олигтойхон 40 хүн ороо суучих ресторан байна уу? Тэгэл шөмжлүүлдэг ингээл ихнээс тэгэл явна шүү дээ. Тэр үн яа шийдэх тэгээд заавал төрөөс биш баг. Механизм бизнесүүдээ урьж аваач хэрэгтэй. Тэр чи зах зээл өөрөө байна шүү дээ хүн. Хүн гэдэг чи өөрөө капитал идчихээд бизнес чинь. Ус татлаа мөнгө, амруу орж байгаа мөнгө. Зохион байгуулалт чухал байхгүй. Түүнээс нөгөө нэг дээр байгаа сэлэнгийн хідэн гişүүд мань хийчих зүйл биш юм байна тийм ээ. Төсвөөс тавиад хэрэггүй шүү дээ. Сайн зохион байгуулалт хэрэгтэй шүү дээ. Би тэр мандал сумыг улсын шилдэг сум болгосон шүү дээ. Шилдэг хот болгосон. Улсаас мөнгө авахгүй хийж чадсан. Ингээд зохион байгуулахгүй байгаа нь юундаа байгаа юм? Тэр чинь шөмжил байхгүй. Одоо шөмжилжлээ шүү дээ. Тэр одоо бол заавал одоо би энэ шөмжлөх биш. Гэхдээ энийг сонсож байгаа одоо ямар ч хүн байдгийг ийм алдаа байна гэдгийг харж л ах хэрэгтэй байхгүй. Алдаан дээр хэдүүлээ яах вэ? Энэ хил гарч байгаа орж байгаа юм яах вэ? Яаж зохион байгуул? Том мөнгө биш дээ чинь. Бас сэлэнг маань бомб газартай болохоор тийм бомбтой болохоор бас нэг хөгжих боломжтой газруудын нэг юм уу гэж хардсан. Ер нь энэ бомб манай энэ урдлын замнууд хоошоо сэлэнг байна. Гарцуу зөндөө байна, орцуу зөндөө байна. Яг яаж ашиглах ёстой? Яавал зөв ашиглах уу? Ер нь өштэй хоёр талын иргэд тий бивэндээ орж гарах, гурав дахь орны иргэд орох тий нэгдүгээр тийм хилийн бомбуудыг 91 шиг л болох хэрэгтэй. Яг гэвэл 90-д чи орж ирэнгүүт л яг л одоо нэг үйлчлэгээний салбарууд нь байж байгаа хэрэгтэй. За тэгээд нэг иргэн ирээд Монгол улсад гадны нэг иргэн за бүр байх нэг $500 зарцуулаад тэр нь Монголд үлдчихэж байгаа шүү дээ. Энэ үлдэх юм нэг л хийж чадвал аяндаа өөрөө бизнес шүү дээ. Тэр бол тэр нөгөө манай нүүрс гарч байгаа хилүүд нөгөө бүтээгдэхүүн гарч байгаа хилүүд бол яг тэр номор үндсэн одоо суур хил агаар хил энэ юу хил хоёр одоо талын замууд алтан булаг хилүүд. Тэгээд тэндээ одоо бид нар ч бас нэг чөлөө тусгээд байж байгаа. Одоо 9 жил одоо хүчих болж өгөхгүй л нэг л болчихгүй байгаа шүү дээ. Тэгэл одоо хэдэн жил хийх гээл байгаа. Тэрийг жоохон зохион байгуулах ажил дутаад байгаа байхгүй. Яагаад гэвэл эдгээр чинь эцэст Оросын байгуул Орос улстай хятад улстай хийх хууль эрх зүйн асуудлууд. Энийг л нэг цэгцэлж чадчихвал заавал ирэнэс биш. Хэлийн дундаас бараагаа авдаг. Тэ. Ингээл явчвал аль бас зүгээр нэгдүгürt нөгөө хэлийн гайлт мэлийг татвар нэтри. Одоо энийг жоохон хууль эрх зүйн талаас хоёр улстайгаа сайхан төгсч чадвал хууль үндсийг байгуулж чадвал аянтай юм. Тэрнээс биш бид нар зүгээр л чөлөө төсгчл нөгөө хэтийнхаа хуультай уйлдуулж чадахгүй бол хийцээч. Тэгэл ингээл өшөөж дөрөнжилж биш шүү дээ. Хэдүүн цалин аваад. Тэгтээ бас төвшлтүүд гарч байгаа шүү. Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байдаг. Энэ ер нь жоохон байхгүй болж байгаа тал руу хандаад байгаа юм шиг харагддаг шүү дээ. Таны бодлоор ер нь хүн багаас л хариуцлага гэж юм мэдэх хэрэгтэй.
одоо ус уулаа гэхэд хүүхд 3 наснаас уучил түлхээ их биш. Ээждээ өгдөгөөс эхлээл. Тэг хүн өөр ингэсэн хумсар төвшин сууж эхлэх гэсэн. Заавал одоо хариуцлага гал нэгэн загнадаг нэг нь өстө хариуцлага хадлаа гэдэг тийм биш байхгүй. Суур хүмүүжлээс эхлүүлээл явах хэрэгтэй. Таны анхны бизнес ер нь юу юм бэ? Арилжаа 8. Тэр 90 онд бас нөгөө эвлийн хорондор байж гал. Эвлийн байгууллага тараал тэгэл ганцхан л явал гэсэн. Тэгэл урдаас юм авчрал 300 мянган төгрөг зээлж авал ээж аммаа загнал цааш насандаа дэлэх гүртэй болголоо. 3-4 явал тэрийг хийчихэл их өнгөрч. Тэгээс үлдээ яг л одоо бусдын адил одоо энэ Гонконгоос камер зөөж хятад цараал тэгэл нэг хилээс нөгөө хил рүү явал хятад ирэнэс авсан морс зараал ингээл нэг жоохон бизнес хийж 14 жил бизнес хийстэй. Тэр үеийн 300 мянган төгрөг их мөнгө үү? Амар мөнгө. Сарын цалин хэд вэ? Эвлийн байгууллагад байж хат. Тэг 620 төгрөг лсэн баг. Тэг 1000 төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3000 төгрөг зээлсэн гэсэн үг үү? 300 мянган төгрөг. 300 мянган төгрөг. Цалин бол 600 төгрөг байгаад байдаг. 600 төгрөг. 600 төгрөгийн цалинтай болоо. Тий. 300 мянган төгрөг. Тэр үчи бас хэцүү үе шүү дээ. Тэр үчин таньдаг банкны төлөвөж авах байсан л та хөргий. Миний ах нагцах байсан. Тэрнээс за чи тэгэл итгэл өгсөнтэй хөргий. 90 оны юм шүү дээ. Тэгээ барьцаа хийж юу байхгүй шүү дээ. Тэгэл ээж авчин хэлчин нөгөө чи ингээ 300 мянга аваад явлаа шүү. Амар мөнгө. Гэхдээ яадаг энэ ээж авчин тийм юм үзүүх юм чинь. Загнаал зүгээр. За ингээд бахан камер зөөжээ. Ингээд анхных нь бол камер байсан баг тий. Тэгээд тасралтгүй нэг 14 жил бизнес хийсэн баг юм аа. Камер яг тэ нөгөө нэг янз бүрийн хятад бараач дөнгөж орж иржсэн монголчууд сонирхол авдаг л байсан. Тэгээд паркел алуулдаг. Тэгээд нэг 3-4 яваал зүгээр. Мөнгө атгах үзэл. Амьдралдаа сая төгрөг мөрөг барьж үзчихлээ шүү дээ. Тэр хэдэн он ч юм 90 онд. Таны өөрийн зам чанар чинь одоо таныг бизнес эрхлэхэд яг ямар одоо нөлөө үзүүлсэн? Мэдгүй их тухайд амжилттай байсан шүү. Ягаад гэвэл одоо сэтгэл хэдэг. За энэ л бүх юм бэ. Энд дээр зарагдчих юм байна гэлээ та. Тэгэл үнэхээр одоо тэр бол тэгэл эн чин за энэ юу зарагдахгүй юм хэд Орос руу оруулаад маш хурдан зарагдах юм бэл. Бараг аваад навшгоос эдэн гэлзуулаад тэгэл урагшаа яваал ингээл маш хурдан маневр хийсэн. Бас нөгөө сэлэнгийн чиглэл рүү Орос руугаа жоохон нөгөө Улаанбаатар идэг хөдөл мэдээлэлтэй Оросд бас илүү үүчин гэсэнтэй. Бизнесийг амжилттай явуулахад хөдөлмөрлөх одоо хамгийн чухал зүйл баг тийм ээ. Тэгвэл энэ бас нэг амжилттай бизнесүүдийн ингээд харахад ёндоо гэдэг зүйл нь ер нь хэдэн хувь эзлэх үү? За ер нь ёндоо бас байна шүү. Тий. Нэг ёндорчлаа л таа гэл хамгийн мод зал дуусчаал тэгэл кайфтай бярамтагтаал дахиад явах санаатай бол ёндорхгүй бол тэгэл сөхрөөл шүү дээ. Аз гэж бас байх нь тийм ээ. Аз ёндооч нь ойролцоог л дээ. Аз байх нь тийм. Тэ зарим үед ингээл паргал очиход бүх параг чинь нэг нөхөр ирэл дараал авчихчихл. Өнөөдөр стацтай байл хэлж ярина шүү дээ. Ер нь аз бол заавал тэгэл хүнд байдаг л та. Тэр азаа ашиглаж чадвал хүн боломж. Тэгээ би одоо бас тэр юм боддгийг хүнд нэг удаа бас бурхан нэг аз зааж магадгүй. Тэр азаа л алдчихгүй гэж л. Тэгэхээр тийм азуудаа бас яг л одоо зорьсон зорилгоо заавал дуусгах хэрэгтэй. Тэрэн дараад амжилт болсон байдаг. Зүүн хараад та буудал дэлгүүр байсан байл. За дэлгүүрч яах вэ одоо сумдуудад байдаг зүйл. Энэ буудал суманд яах юм? 5 давхар 3 удаа буудал ирсэн шүү дээ. Гэхдээ би нөгөө засаг дарга байхад манай сумд чи юу яадаг вэ? Буудал байдаг. Тэр ганц буудалтай тэр нь тамхи махнуудтай хүн голоод ордог. Гадны чочод ирэх гэдэг. Сум орон нутг мань хөгжөөд идэг. Тэгэл одоо өөрийнхөө бизнес хийжсэн одоо манай бизнес явдаг л та. Тэгээд тэр үгээрээ нэг 5 давхар буудал барьж одоо бас нутгорныхаа нүүр царай болсон.
Хувийн одоо буудлын гэдэг. Үнэхээр одоо гадны өртөгээд 3 удаа буудлын гэдэг. Одоо барилгын сардбарт бизнес эрхэлж байгаа юм шүү дээ та тийм ээ. Ер нь барьсан барилгуудаа тоолж үзсэн үү? Үзэл хэлүүд. Тэгээ ер нь бол гэхдээ мандсан том жижиг нэг 30 орчим. Ер нь тэгээ сая тоск дээр дэцэхэрл хийлээ шүү дээ. Манай тоскийнхан чинь сая энэ жил 972 айлын орон сууц ашиглалтанд оруулж нөгөө түрээс тэ нөгөө бартер янз бүрийн байдлаар одоо нийслэлтэй өгсөн нийслэх юм одоо сайхан төрийн албаа гэж зорилтдуулах залуу гэрүүл төрийн албаа оруулж. За барьсан барилгагүй нийт 37 8 барилга бай. Том жижиг барилга. Жижиг нисгэлэл. Сумыг орон сууцчлуулъя гэж бодол ер нь танд хизээ цаасан дээр бууж ирсэн юм. 2014 онд. Тэгээд би яагаад гэвэл өөрөө нөгөө сумын дарга байсан тий. Мандал сум зуараад тий. Тэгэхээр мандал сум тухайд ажиллаа өгсөн. Одоо Сэлэн аймгийн Баянгол сум. Сэлэн аймгийн Ерөө сум, Цагаан нур сум тэр 5 давхар орон сууц байсан. Тэгээд тэр орон сууц маань яг Улаанбаатарын хүн шиг нөгөө парламентаас саунд бийцэж партай байшин суугдаг шиг. Яг л тийм нэг сум тийм байх ёстой гэж зорилго тавьсан. Тэгээд Сэлэн аймгийнхаа удирдлагуудад танилцуулж бас мөнгө өссөн. Тэр улсаас мөнгө авч шүү дээ. Доор нутаг сумдууд чинь ерөөдөө нэг өвөлдөөл сумын дүүдээ хүүхч хүүхдтэйгээ бараадчаал зундаа болвол тэгэл байхгүй хөдөө гараад явчихдаг шүү дээ. Одоо хатлан тариалан сэлэнгрүүл тэгэл баг л та тийм хатлан тариалан гэл ер нь хэр борлогдсон зах зээл байгаа гэж харсан уу та? Сая дэлхийн ямраг бол бас зах зээл байсан. Тэний хэсэг чинь сая 15 онод хямраад жоохон шаталт авсан. Гэхдээ бол барилга өөрөө шүү дээ. Барьсан цагт бол хизээж зарагдсан шүү дээ. Нөгөө нэг алтны хайгуул хийгээд олон зуун саяар чадахгүй байхгүй. Бүтээсэн юм чи өөрөө байж л хизээж зарагдсан. Гэхдээ нэг шаталт гэж үзэхгүй байх. Одоо сүүлийн үед одоо түрээсийн хэлбэр бартер ногоо цагаагаар нь будаа тариагаар нь бартер хийж дахиад борлогдно. Ялангуяа одоо сүүлийн жилүүд бол хямралын дараа бол энэ одоо коронагийн дараа бол хүсний юм л хэрэгтэй. Одоо манай газар тариалан чинь манай сэлэнгчүүд бол хариун их ургац авах хэрэгтэй, хариун их будаа тариа авах хэрэгтэй. Ингэж ижил бид нар одоо хямралгүй амьдрах гэсэн үг шүү дээ. Сэлэнгийн гол одоо мөнгө олох зүйл газар тариалан мөн өөр юу вэ? Газар тариалан. Ерөөсөө л ногоо цагаа энэ одоо бүгд борлогдсон шүү дээ. Будаа борлогдохгүй гэж хизээж байхгүй. Гурил талах. Ногоо хизээж борлогдохгүй гэж байхгүй. Тэгээ эрчимдсэн мал аж ахуй сүү. Жишээлбэл одоо Сэлэнг бол улсын хэмжээний тариалангийн 60%. Ногооны 70-80%. Одоо жишээлбэл манай мандал сум зуараач чинь Улаанбаатарын сүгний 50% гэж шүү дээ. Тэгэхээр биднэрт бол нөгөө өдөр болгоныг малчин 10 литр суу гарч мөнгө орчлын угаацтай. Тийм учраас орлоготой амьдралтай мундаг амьлтай ойрхон. Улаанбаатартайгаа ойрхон. Тийм зам харилцаа сайтай. Цэвэрлдэрж хахад амар хуурлал яг уу? Бас орлоо гэхдээ надтай ажиллаж амьдарч одоо миний доор дээр ажиллаж исэн хүмүүс. За 3 минут юм уу 3 минут хэсчүүл гэж байгаа. Тэгэл би тэгэл уурч байхгүй болчихдээ. Хурдан уурладаг бахан тий. Тэг хурдан ууралт агцсан тэр оронд одоо юу яаж байгааг мэдхээ явчихдаг. Тэгээ 3 минутын дараа нөгөө үнтэйгээ далдаад. Тэгээр ингээрэг явчихдаг. Нөгөө хүн чинь нэг чочч хараад зан мэддэг болох тэр таахгүй. Таны дургу үг ямар үг вэ? За хамгийн муухай үг гэдэг юм. Цусаар усгчлэл миний бүр хазгавт явчихдаг. Тэрнээс биш нөгөө бусдын нь сонсож сурсан юм чинь. Нэрэл онцгүй үг гэдэг тийм. Анхаардаг бол болохоос биш. Бурхан гэж байдаг юм болов уу? Бай. Миний ээж аваа идэж байсан байх. Бидний өч бидний хошч байх. Тэгээ ээж ам тэнгэрээс хараал ээж голг тэр бурхан байдаг л гэж би ойлгодог шүү дээ.
Та өөрөө хэр шүтлэгтэй вэ? Шүтлэг байхаа тэгэл орой нэг хай нэг зул өргөөл. Тэ нэг өөрийнхөө бурхны өмнө мөргчөөл нэг том бүтээвэл сан үж тавьчаал. Ачцэгээ нэг тойруулчаал. Тэгээ бид нар ч тэгж л өсгсөн юм чинь одоо тийм хүмүүжлэрэл бас тэгэл Жинхэнэ Монгол эр хүн гэж ярьдаг ш тахаа. Ер нь ямар хүнийг хэлдэг? Ямар хүнийг жинхэнэ Монгол эр хүн гэдэг? жинхэнэ Монгол гэж байгаа шүү дээ тий. Өөрөө хариуцлага ухамсарласан. Нэгдүгээр гэр бүлтэй гэрийн аав шиг тий. Гэрийн тэргүүн шиг. Хоёрдугаарт улс орондоо нэр цэвэр. Тий. Гуравдугаарт Монгол зан жаншил гэж байгаа. Одоо бидний өвд суулгасан нэг юу байна шүү дээ. Тэр зан жаншлыг бас хизээ шийдэж болохгүй. Жишээл голын усанд сүү хийж болохгүй ч гэх тийм ийм хүмүүсд хүүхдүүдэд сургасан бид нар өөрөө сурсан тэрийг хүмүүжүүлсэн ийм л хүнийг одоо жинхэнэ Монгол тэрнээс биш одоо баян тархан зан юм биш ерөөс бизнест аз туршина гэж юм байд юм. Аз туршвал сайн хүн алдчихулна олж болно шатчих юм шүү. Шатвал тэгээд шатцсан дээрээ босч би зөндөөл шатаж босч үзсэн. Тэгээд тэн дээрээ алдаа гарахгүй байх хэрэгтэй. Алдаан дээрээ сурч. Алдаан дээрээ сурцсан. Аз турших хэрэгтэй. Болох уу, болохгүй болов гэд бодожохоор шууд хий. Би бол одоо шууд л хийдэггүй. Дарайл шууд хийгээд унжаас тохиолдол байлгүй явах тэгээд эцээцэд тэгээ хожигн илүү. Төрүүлдэг байхгүй хүнээс. Санаагаа гаргалаа төлөвлөлөө мөнгөсглөө хийлээ. Алдвал тэр үз, олвол тэр үз. Амьд биш үү? Эргүүл саруул байна. Тарих ажиллаж байна. Найз нөхдүүд байна, танил талууд байна, зах зээл байж байна. Айх юм болох шүү дээ. Шууд хий. Шууд хий гэдэг л үрээтэй байна та тий. Таны харамсч явдаг зүйл юу вэ? Харамсаад тахчтай юу бах. Тэгтэл бол план харамссан юм нэг байхгүй хаа. Тэгтээ Монгол улс маань илүү нэг олон үр зээлгүй байгаас. Энэ өрийг давтсан цагт бол өргөн ямар их юм бүтээх болдог. Энэ өөр л сайн муухай санагдаад. Яг миний өд биш. Би одоо бас ингэж олон тайжилж байгаа хүн өртөө болох тэр ямар ч юм өөдтэй биш. Тэр энэ харамсал бол одоо монголчууд нь өргөө явчих болоог юм байсан багтаа л гэж харамсдаг шүү дээ. Одоогийн энэ улс төрчдөд та ямар хөө дүнлэгээ тавих уу? Эдгээр хэр ажиллаж байна? Улс орны төлөө хүн болгоо адилгүй хөлөг боломж ороогүй гэж байдаг шүү дээ. Сайн улс төрч би. Сайн улсууд, сайн хүмүүс би. Сар улсууд гарч байна. Тэр бүгдээрээ л иргэн ярьдаг, бүгдээрээ л ард түмэн ярьдаг, тий. Гэхдээ энэ иргэдтэйгээ зууралдж байгаа нь хэдүү. Тэн дотроо байгаа нь хэдүү. Тэндээсээ тасарсан хэдүү гэдгийг ард түмэн өрөөд өгнө гэдэг байхгүй. Тэгэхээр тэн дотор байгаа улсууд нь бол амьдралаа мэдээд байгаа шүү дээ. Тасарсан улсууд чинь сайхан ярьж чадна. Сайн уриалаа зүй хийж чадна. Шууд хий бүтээ аливаа ингийн нэгдий барий энийг хий хэдүүлээ энийг үрээ мөнгө олъё амьдралаа өөрчлөе энийг л одоо ойлгох хэрэгтэй байхгүй энийг ойлгосон өмнө сайн улс төрч гэж би ойлгодог. Одоо ч яг уу бид нэг газар доорх баялгаа урагшин биш тийш нэг гарахад л нэг юм эдийн засгийг нэг жаахан айтаахан авч явж л байх шиг харагддаг юм. Ер нь Монголын эдийн засаг цааш ер нь юун дээр тогтох вэ? Би түрүүнээс хойш нэг ч уул орхоо яриаггүй шүү дээ. Гайхаж байгаа тий. Тэгээ бүр болохгүй энэ уул орхоогоор бүх мөнгөөр энэ юу готол. Нэг юм иргэдээ хөдөлгөөл, иргэд өөрийгөө аваад явчихна. Тэрийг л нэг сайхан зохицуулаад. Тэгээд ерөөсөө манай ундаршгүй баялаг бол экологийн цэвэр Монгол улс, Монгол орн. Аялал жуулчлалын том суурь. Хоёрдугаар мал аж ахуй түүхий
технологийн цэвэр бүтээгдэхүүн. Уулуурхай биш байхгүй. Уулуурхайгаар тэрээр авлага том юмудаа хийх. Тэгээд энэ газар доорх баялаг чинь дуусна. Яг тэрийг үр бүтээлтэй Монгол улсын том хөгжилтэй зориул. Иргэдэд хөтлөг. 3 том юм биш үү? Байгаль орчин, экологийн сайхан байгаль орчин. Хөдөө аж ахуй, мал аж ахуй газар тариалан иргэн энэ 3-тай газар бид нар уулуурхаг ярих дурггүй. Таныг одоо өөрийнхөө хийж байгаа ажилд өөрөө дүн тавьвал та ямар дүн тавь вэ? Би онц гэж тавина. Энэ бол өөрөө би хизээч шинийг эвлэх хийж бүтээх гэж тайлдаг. Тэгээ энийг олон хүнд ойлгуулад багийн тоглолтоор явахыг хичээдэг. Тэгээд миний амьдралын хувьд бол эрүүл сарвал үр хөвгтөн өсч төрнж байгаа энэ нөхцөлийг бас бүрдүүлнэ. Хүүхдүүдэд зөв хөгжүүлэх энэ ажилд бол анхаарлаа тавиад дууссан. Одоо хийж өтөх төлөө явж өөрийнхөө амьдралын эрч хүчтэй үе дээр явж байгаа учраас мөнгө гэж танихаар юу вэ? Зайлшгүй бас байх хэрэгтэй. Гэхдээ би нэг л юм сураагүй. Мөнгөийг дандаа эргэлтэнд манай тоо ангийн сургууль гэдэг шүү дээ. Мөнгө эргэлдэхгүй бол эргэлтэнд оруулахгүй бол цаасаа гэж. Тэгэхээр мөнгийг эргэлтэнд оруулах хэрэгтэй байхгүй. Эргэлтэнд оруулна гэхээр ингээд цуглуулад гэртээ байлгаад байвал цаас. Эргэлтэнд оруулвал өөрт нь ашиг өгчлээ. Энэ эргэлтэнд оруулж явах хэдэн ажилтай болж илээ. Энэ чухал байхгүй. Таны хэд мөнгөтэй? Битгүй би нэг юм сураагүйгээ төрүүлчихсэн. Жоо хадгалж сурах хэрэгтэй. Ядаж 10-15. Тэгэл одоо энэ хүн чинь өвчин хийсч ирдгүү. Одоо жишээл хөөрхий тэр энэ гадаад ажиллаж байгаа монголчууд чинь наашаа яваад за онгоцны билет юм үгүй. Ирээд тэр нэг өдрийн 50,000 чөлөө тийм хөргөний мөнгөгүй. Тэр яаж игээл 10% батгалж явах хэрэгтэй байхгүй. Энийг л бас одоо бүр хүүхдүүдэд багаас нь зааж өгөх. Тэгээ би бол одоо өөрийгөө мөнгөтэй биш сэтгэлийн их сайхан мөнгөтэй л гэдэг. Хадгалсан байхгүй. Тэгтээ бол хөрхэн бизнестэй олон хүн ажлын байраар хангаж байна. Хэрвээ та энэ хүний хорвоод хүн бол төрөөгүй. Ямар нэгэн амьтан бол төрсөн бол ямар амьтан бол төрөөсөн бол би ер нь өөрөө баржилт. Би бар. Би хийж чадна, бүтээж чадна, стайрч чадна. Хазч чадна. Залдиж чадна. Тэгтээ цэвэр залш нөгөө хүн хүлэгдэг залш. Залтай байж бас тэр юм ойлгох хэрэгтэй байхгүй. Төсөл хөтөлбөрөө. Тэгээ манай нутгийн хандахгүй л бас залтайштай цадгаж байна. Гэтэ буруу зал биш шүү. зөв зал. Нэг ч хүн залдиж үзээгүй. Энэ бол миний үр хөвгтдээ барьж байгаа том бэлэг. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт манай хүрэлцэн гэж оролцсон танд маш баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань сан зэдэж яваа бүх одоо ажил төрөлт нь сэтгэлжсэн сайхан бүтэх болтугай гэж хүсэн өрөө. За баярлалаа. Бас нэвтрүүлэгт оролцож айгуу гоё юм байна. Тэ оролцож байгаадаа чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд танай хамт олон нийт монголчуудаа эрүүлийн сайн сайхан байхын эрүүлэг төвшүүлье. Баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Сэлэнг аймгийн Мандал сумын засаг дарга Зүүн Хараа хотын захирагч асан Базрын Цэпэлд очиж хүрэлцэн гэж орслоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.